Израилийн охин Аби гэдэг байна. Тэр өөрийн эцэг өвөг Давидын хийсэн бүхнийг дуурай эзний нэлний зөвийг үлдээв. Тэр мөрөглийн өндөрлгүүдийг зайлуулан ариун багнуудыг хэмхлэн Аштерог цадчин хайжээ. Тэр бас Мосегийн хийсэн зэс могоог жижиглэн бүтлжээ. Учир нь тэр өдрүүдийн хүртэл Израилийн хүмүүс тэр хүн зэс могоог утлан өгж байсан. Тэр нь Яхушатан гэдэг. Тэр Израилийн бурхан болох эзэн итгэж байв. За, бисээ дөрөвчлэнсэн нөгөө 18:5. Хизкия эзэн итгэж байсан. Тэр ихтгэн давуулаа эзэн итгэж байсан. Түүнээс өмнө түүнээс хойш Юдагийн хаадны дотор түүших хаан байгаагүй. Учир нь тэрээр эзнээс зуугч байсан. Хоёрт. Эхлээд тэр эзэн итгэж байсан. Дараа нь тэр эзнээс зуугч байсан. Тэр хаа болилгүй. Харин эзний Мөсөд тушаасан тушаалуудыг сахижээ. Эзэн түүнтэй хамт байсан гэж байна. За эзэн түүнтэй хамт байсан тул тэр хаалцсан газараа амжилт олж байв. Тэр Ассирийн хааны эсрэг дэслэн түүнд үйлчилсэнгүй. За ингээд одоо энэ алгасаар 11 дугаар шин юм шиг 11 Ассирийн дараа нь Ассирийн хаан Лахишас Иерусалим дэш Хизкия хаан руу Тартан Рабсарис за одоо энэ үнийг итгэлийг шалгахын тулд Хизкиягийн итгэлийн хэмжээ, итгэлийн төвшингийг шалгахын тулд нэгэн дайсан гэж байгаа. За тэр дайснууд Хизкияг хэрхэн итгэлийг шалгасан. Хизкиягийн итгэлийн хаан өснийг нь одоо шалгах гэж хүмүүс явуулсан. Нөгөө Ассир Израильчуудын дайсан болсон. Тартан Рабсарис, Рабшакей нарыг их цэргийн хамт илгээ. Тэд явсаар Иерусалимд хүрч ирв. Тэд явсаар ирээд угаарчин газрын зам дээр байдаг дээд зөөрийн ус түгээг бүрийн хоолойн ойролцоо зогслоо. Тэд хааныг дуудахад Хиликагийн хүмүүдийн ордны даамар Еликийн за Израилийн хааныг дуудаж байгаа. Израилийн хаан Иерусалимийн хэрмийн гадналт нь хүрээд ирсэн. Энэ гурван болохоор Ассирийн одоо жанжин цэргүүд бол. Ингээд Еликийн Гүш Шебна Асапи гүн хэрэглэгч Янаг тэдэн рүү гарч очив. Рабшакей тэдэн. Одоо Хизкияд хэл. Агуу хаан бол Ассирийн хаан ийм хэлж байна. Чамд байгаа энэ итгэл юу юм бэ? За хамгийн дөрөвнийх нь асуулт нь чамд байгаа наад итгэл чинь яг юу юм? Чи яг юу итгэх юм? Энэ Рабшакей бол Ассирийн цэргийн бүр жанжин. Энэ жанжин 185,000 цэрэгтэй. Бүх цэргүүдтэйгээ хамт Иерусалимийн хан хэрмийн гадналд ирчихсэн. Манай хаан тэр газрын хоймолд ирчихсэн байна. Тэр бус зүгээр бүрийн гэж байна. Хоймолд нэрээ одоо ихнийх нь асуусан асуулт. Хизкия чамд байгаа наад итгэл чинь юу юм бэ? Чи яг юунд итгэх юм? Өглөө огийн пастор түрүү ярьжсэн тэр гурлын тухай. Бид нар Бурханд итгэдэг, Есүст итгэдэг, ариун сүнсэнд итгэдэг. Гурлаар өшөж. Харин хүн асууж чи юунд итгэх юм? Чи итгэл чинь хаана? Тэр Ромд гэсэн Паул итгэлийн хэмжүүр гэж хэлсэн. Түр дагдагчдаа миний итгэлийг өсгөж өгөөч. Бурхан тухайн нэгэн цаг өөрийнхөө зорилгын төлөө таны итгэлийг батбах байгаасаа гэж байна. Одоо энэ гурван хүн ирчээд Израилийн тэр хэрмний гадналтай хэрм дотор Израильчууд өөрсдөө байна. Тэрсэн чинь Хизкия хаан Бурханд итгэдэг, Бурханаас зуурдаг. Бурханыг хайрладаг. Түүний тушаалуудыг дагдаг. Тэр эзэн итгэжсэн. Заримдаа бидний энэ итгэлийн амьдралд эзэн таны итгэлийг шалгахын тулд заримдаа тэр шалгалт нь танд жоо сорил болж ирж байна. Энэ сорилтыг давж энэ сорилтын дотор надад итгэж байгаа итгэл юм гэж Бурхан заримдаа шалгана. Эхлээд энэ Хизкия хаан гэж байгаа зүйл юусгүй чи юунд итгэх юм бэ гэж хэлсэн. Чи юунд итгэх юм? Чамд байгаа итгэл юу юм бэ? Бид шинэ гэрээний итгэж байна. Гэхдээ бид хуучин гэрээнд итгэдэг. Тэгвэл яг энэ асуултыг чи өөрөөсөө асуу. Надад байгаа итгэл юу вэ? Танд итгэл байна уу? Мэдээж
гэж байна. Есүс Христос Бурхны хүү, миний сүнсний аврагч эзэн. Та үүнд итгэвэл тань итгэж ярина. Яг энэ үүнд итгэвэл. Есүс Христос таны хувьд хэн бэ? Яг хэн бэ Есүс Христос? Есүс Христос таны чинь миний аврагч эзэн. Хизээка Бурхан итгэдэг. Бурхан итгэдэг. Эцэс зурдаг. Эзэн найддаг. Гэтэл Хизээкийн итгэлийн хэмжүүр нь хааныг шалгаж үзхийн тулд энэ асрын бурхан хүн ирээд одоо хэрмнийх нь надад би бүгдийг товчхоноос бацж яриад. Хэрмнийх нь надад тэр олон хүчрэг зэргүүд ирчээд та нар юунд итгэдэг? Хоёрдугаар асуулт нь та нар юунд найддаг юм бэ гэсэн үгээр хараа. Хоёрдугаар чи хэлэхдээ гэрч эдгээрэн зүрхүү хоос үгсэн дайхын тулд надад зөвлөгөө болон хүч бий гэдэг үгээ. Эдгээр чи хэн найдаж байгаа юм бэ? Миний сэрэг тэрссэн юм бэ? Юу чи юунд итгэдэг? Тэгвэл чи юунд найддаг? Есүс Христэд итгэдэг хүмүүс бид бүгдээ итгэдэг. Бид итгэлийн долоон үйл багс. Би газар тэнгэрийн бүтээрч агуу хүчлэг ертөнцийн эзэн эцэгт итгэдэг. Ариун сүнсээр бүтээгдэж онгон найраас мэндэлсэн Понти Пилат захирагчийн үед зовж явсан. Одоо нэг хөрх. Хүмүүс танаас чи гэр хааны чи юунд итгэдэггүй та энэ долоон үйл хэлэх хэрэгтэй. Понти Пилат захирагчийн үед үнэхээр зовж явсан. Дараа нь цомглогдсон. Нас барсан, үхлээс амилсан, тэнгэрт орсон. ертөнцийн эцгийн баруун гарын хүндэс сууд залсан. Дахин ирэх бүх хүний шүүх бидний эзэн Есүс Христэд битгий. Амен. Энэ итгэлийн энэ долоон үйлүүд танаас хизээж авахгүй болтугай. Амен. Та энэ долоог итгэсэн учраас та Бурханы алдан буюу та Есүс Христэд итгэсэн Христэд итгэх хүн болсон. Энэ долоон байхгүй зүгээр та өглөөгийн бас итгэх яг адилхан. Та шашин итгэж байсан. Энэ долоон таны амьдралд авахгүй тань итгэх байх. Таны Есүс одоо эцгийн хажууд зуурсан залбирч байгаа гэж хэлсэн. Болоо нөгөө таван болчихсон. Нөгөө таван үйл үг. Сүүлийн үг нь дахин ирэх. Энэ долоон үеийн чиний амьдралаас юу ч үгүй юм. Тэгсэн чинь энэ гурван хүн ирчээд нөгөө Рамшаки гэдэг үгнийхэн цаад утга нь муу сүнслүүдийн хаан гэсэн утгатай. Бидний энэ итгэлийг танхуулахын тулд бидний итгэлийн хэмжүүрийг доошлуулахын тулд өсгөх биш доошлуулахын тулд яг энэ сатаны муу сүнсний Рамшакигийн сүнс бидний итгэлийн амьдралаар нэлээд тоохон. Бидний итгэлийн амьдралыг нэлээд танхуул. Чи юунд итгэдэг? Чи юунд найдах гэсэн? Тэр гомбах юм чийсэн бөгөөд найрын дэг гэж байгаа. Хөнгөс тийм учраас одоо миний эзэн Асирийн хаантай 8 хий. Итгэж чинь найдварч чинь одоо гурав дахь юу гэсэн бэ? 8 цэгчсэн. Чи энэ долоон үйл үгийг чи наад итгэлээ, наад дуудлага, наад үйлчлэлээ, наад хөв тавилангаа чи юунд ч үгүй найдалсан. Чи тэр найдалсан гэж хэлсэн. Чи тэрийн өсөд таах нь юу вэ? Таны итгэлийн хэмжээнд доош нь зүгээр итгэж байна. Харин таач Понти Пилат захирагчийн зовж явсан, цоглогдсон, нас барсан, оршуулгдсан, үхлээс амилсан, тэнгэрт орсон. Эцгийн хажууд миний төлөө бидний төлөө зуурсан залбирч байгаа. Дахин ирэх Есүс Христэд би итгэдэг. Итгэлийн суурь гэдэг нь энэ долоо дээр багсдаг. Итгэлийн суурь бол мөнгөн дээр биш, итгэлийн суурь бол нэр автар дээр биш, итгэлийн суурь бол үйлчлэл дээр биш. Итгэлийн суурь энэ долоо багсдаг. Энэ долоог чи найдалцъя. Энэ долоог чи авъя гэсэн тэр Рамшакигийн сүнс. Сатан
итгэлээ үүрэн хийсэн. Нэг сайн ари бас сүмдээ жижигхэн бизнес сургуультай. Тэсээ маань 7 дахь төгсөлт маань 8 8 гэсэн. Нэг үед маань тэгс андамраа чимээ сүрийн багш маань манай сургууль сурдаг. Тэгээд энэ сургуулийн бичгээ хийдэг. Миний хичээлээр нэг дөрөв удаа цаасны ажил хийсэн. Багш би сатаныг би нэг сатан гэж дуудмаар санагдаад байна. Сатаныг би саа гэж дуудмаар байсан. Би тэр доор замбар чи бидний сатаныг аваач яаж гэдэг юм бэ? Нэг гой аваас нэргөөдөө сааги тэг сатан чи бидний хэмжүүрийг тэр өдөрөөсөө доошоо. Тэр чи яг энэ равшиг энэ мосус бидний клиент энэ тайсан байсан. Тэг гоо чи тэр хань Есүс тэр өөрийнхөө сайн мэдээллийг тэр дөрвөн номдэр гайхамшиг хийж чаддаг. Гайхамшиг явах гэж хүмүүс дандаа ихлээр би асуудал байсан. Чи гэж вэ нүг дандаа асуудаг. Чамд итгэл вэ нүг? Чамд итгэж вэ нүг? Чамд итгэл вэ нүг дандаа асуудаг. Би итгэж вэ нүг итгэсэнчлэн болно гэж байна. Түр би өөрөө хэлсэн. Итгэлгүй хүн боломжгүй гэж хэлсэн. Харин энэ долоо үйл юм Есүс бол Бурхны хүү авч ирсэн миний сүнсний Исая гэж та итгэж байгаа бол Равшагийн итгэлийн хэмжүүр нэг цохол. Одоо энэ хүн 26 сарын үедээ тэтгэл хийгээд хүү Елэкийн болон Шива Йонар Равшагийг хандан. Харин чи надад бид өөрсдийн Бурхан эзэн гэдэг. Энэ Хизкия 3 хүнийг тэр нөгөө дайсны Асирын 3 цэргийн жанжин руу гаргахдаа олон битгий яриад 3 хүн үг хэлээд ирчихсэн. 3 хүн үг хэлээд. Тэр нь 22 дээр байна. Бид өөрсдийн Бурхан эзэн итгэдэг. Бид Бурхан эзэн итгэдэг. Тэр 3 хүн үг хэлдэг. Нөгөө нь хаана? Усмар хэлдэг. Хизкия та нарыг эзэн итгүүлэхийн тулд эзэн биднийг заавал аварна. Дараа нь өнөөдөр болохоор 32 дээр байна. Хамгийн сүүлд нь эзэн биднийг аварна. Бид өөрсдийн Бурхан эзэн итгэдэг. Эзэн биднийг заавал аварна. Эзэн биднийг аварна. Хизкия энэ өөрийнхөө хүмүүс наад хэлдэг олон ерөөсөө ярих хэрэггүй. Наад хэлдэг өөрийнхөө итгэлийг хэлээ. Эзэн аварна. Эзэн туслана. Итгэлийн амьдрал, эдний хувь тавилан нөгөө Равшагийн нөгөө Монисус сүнслүүдийн тэрбум өдөртөгч юу гэж хэлж байгааг 27 дугаар сар. Харин Равшагийн эдгээр үгсийг хэлүүлэхийн тулд миний эзэн намайг зөвхөн танай эзэн хийгээд та нөгөө явуулсан гэж юу? Та нартай хамт өөрсдийн юу гэж байна? Баасаа гэж шэнсөө тавьдаг хэрмэндээ сууж байгаа тэдгээр хүмүүс рүү бас хэлэв гэж. Нөгөө хэрмэнд Бурхан найдаж байгаа. Тэр 3 хүүхэнд найдаж байгаа. Эзэн аварна, Бурхан заавал аварна, Бурхан аварч туслана гэсэн. Энэ 3 хүн итгэлийн тунхан. Таны итгэлийн тунхаг бол би газар тэнгэрийг бүтээгч, агуу бүжиглэг ертөнцийн эзэн эцэгтэй гэдэг. Ариун сүнсээр бүтээгдэж, онгон байраас мэндэлсэн. Понти Пилатыг хичин цомж явсан, цомлогдсон, нас барсан. Үхлээс амилсан. Тэнгэрд очсон эцгийн ажил тэр библиэр зууслан байгаа. Дахин бүх хүний шүү. Энэ бол бидний итгэлийн тунхаг. Харин хуучин гэрэлдэр яг эдгээр бол Бурхан заавал аварна. Энэ Исая гэдэг Есүс Бурхан заавал аварна. Бурхан заавал туслана. Бурхан заавал гэж бидэнд туслах байсан. Гэхдээ Равшагийн энэ хүмүүсийн хувь тавилан итгэлийн хэмжүүрийг доош болгосон. Бүр доош болохдоо бүр бааш шээсээр Библиэр юм байна шүү дээ. Зарим та нартай зарим бид нар яг энэ текстийг хэлээд харж байгаа юм байна. Текстийг Равшагийн та нарын хувь тавилан баас дэвшээсээ бодог. Морисус хүний таны миний хувь тавилан бүр хинч биш бүр тийм муугаар болохыг хүсэж байна. Морисус
ажил. Таны хинч биш. Хөл тавилгүй. Хин нэгэн хүний тэр сатаны чөтгөрийн хул тавилан дотор амьдраас юм зүсэж байна. Чөтгөр угаасан. Харин Бурхан танд өрсөн хул тавилан бол Есүс Христос Исая миний сүнсний амарч. Есүс Христос хүний хүлээн авсан хүн Бурханы гүөхд болдог. Бурхан тэр итгэсэн хүүхдүүдэд өөрийнхөө хул тавилан дуудлага өгдөг. Тэр дуудлагын дагуу та нар таван талд үйлчил, магадгүй пастор, багш, иш үзүүлэгч. Энэ таван талд үйлчил. Бурханы хаанчиг таны үйлчлүүлэхийн тулд Бурхан таны дуудаж. Харин юу яасан гэж? Өөрсдийнхөө итгэхийг хамгаалах голын мөрөх. Нөө Бурхан туслах. Бурхан заавал туслана. Заримдаа хин хүн таны итгэлийн хэмжээ, таны итгэлийн амьдрал руу яг энэ итгэж байгаа итгэлийн чинь доосон дараатай хинжиж болох гэж ирж байгаа нэг голын юм битгий. Бэзэн Есүс миний авч. Тэр тайлбарлаа тэрний араас тэр хөөцлөө тань цаг үрээд хэрэггүй. Бүгд танаас таны ийм зовлон, ийм сохилттой таны бүр гэж хурд тавилын чинь ийм болгож явах үед та бусдын юу гэж хэлэх вэ? Энэ Израильчууд Бурханаас зурж, Бурханд найдаж байгаа. Энэ Хизкиягийн энэ цөөхөн ардыг Бурхан хамгаалж байсан. Бурхан чиний итгэлийг хамгаалах болон чиний итгэлийг өсгөх болно. Та өөрийнхөө итгэлийн хэмжүүрээ сайн бодоод үзээрэй. Энэ ингээд яасан бөгөөд Хизкия хаан тэр үеийнхээ өөрийнхөө Исая гэдэг иш үзүүлэгчдэр орж ирсэн. За Исая Ассирийн жанжин сэрхээд бидний итгэлийг анхуулахын тулд бидний итгэлийн хэмжээг алин биш болгохын тулд бидний ингэж багж ингэж байна гэсэн. Энд юу гэсэн бөгөөд та өөрсөн бас бишээс тавьсан гэрмэндээ сууж байгаа тэдгээр хүмүүс рүү бас игээгүй гэж юу. Тэгээд Равштай босож зогсон юу гэхээр чанд дууд агуу хаан болох Ассирийн хааны үгийг сонсолтов. Тэгээд 26 дээр гэж хэлсэн. Равштай хаан нөгөө Бурханы гуравч эдгээр эдүгэ та боолуудтайгаа армей хэлээр ярьдаг. Бид хэрвээ байгаа хүмүүс сонсохоор юу гэхээр битгий. Нөгөө гурван хүн чинь Ассирийн нөгөө гурван жанжин чигээр еврей хэлээр Израильчууд ярьдаг. Яг тэр хэрмэн дээгүр сонсоо. Тэр хэрмэн дээгүр Израильчууд байна. Чиний итгэлийн төвшин өсгөн бусдад бас мөлөөл. Чиний итгэлийн төвшин доошлох бас бусдад мөлөөл. Тэгэхээр энэ бид хэд яах ёстой вэ? Энэ хүмүүс өсөж Бурхан залбирсан. Исая одоо Бурханы өмнө очиод залбирч байна. Хизкия Исаяд орж байна. За нөгөө дайсныхын ч орж байна. Нөгөө сагийн нөгөө Рамшгийн ч орж байна. Бидний ингэж болохгүй гэсэн. Тэгэнгүүт энэ амсгар үлэг Исая Бурханы өмнө залбирч байна. Таны итгэлийн хэмжүүрийг яг доосон барьж байгаа. Таны итгэлийн хэмжээтэй доод түвшин нөө. Та яг тэр дагаад ирсэн. Эзэн итгэлийг маань өсгөж өгч байгаа. Итгэлийг маань өсгөж өгч, итгэлийг маань нэмэгдүүлж өгч. Тэр таны итгэл хэмжээ итгэл дотор өсгөх та залбирсан үү? Та залбир. Бурхан бид хөрөнгө цогсон шүү дээ. Тэгээд зөвхөн хичээл рүү гүйж байгаа. Пасторд бид эндрээс буугаад эсний үйл итгэлээ хэмжүүлдэг. Нэстэ шүүгээд талтай бодлоо. Ядаж гэсэн Равшгийн дуу хоолой. Чи юунд итгэв? Чи хэнийг дагдаг? Чи хинээс зурдаг юм? Равшгийн эзэн итгэдэг эзнээс зурдаг гэсэн. Чи итгэж юу юм бэ? Чам байгаа найдвар чи юу юм бэ? Тэр хоёр бид зөвхөн ангих хүмүүстэй 2 цаг гарсан залбираад тэр мус усан залхуулсан. Тэгээд тавьсан үг юм. Явсан мус усын нээс гарна. Тэгэхээр залбираад өсө 20 минут болсон. Юм болдоггүй. Нүсэл юм болж идэв. Дотроо эзэн миний итгэл өсгөж өгч. Одоо тавчхан залбирч байгаа. Ясны ариусны дуу хоолой гэж мэддэг. Чи магтан дуутай. Магтаалын дуутай.
би хамт ядгасаж байгаа. Махтандуу тавиал 3 минутын дараа. Надад төвөө авчихсан. Тэгвэл нэгээс пүүжээр шат бүгээ тавингууд тэр дотроос Мосес чөлөөлөгдсөн. Тэгсэн чинь 2-3 тийм хайр болсон. Сонсоод Библийн сургалтын оюутан мөртлөө итгэлийн хэмжээгээ шалгуулахдаа тэр сарын бөөдөр өссөн байсан. Бөөгийн өгсөн тэр 2-3 үеийн сарын дараа шүү наслуулсан. Мосесээс тэгж чөлөөлөгдсөн. Бид залбирч Мосесийг хөөрөө таны бүтэнсээ өдрийн магтаал хүндэтгэл яг тэр сүнслэг оршуу би өөрөөсөө магтаалынхаа хүмүүс дандаа хэлдэг. Одоогийн монголч болгоно паспортын үгэндээ босох ёстой зүг. Гэхдээ одоогийн монголч болгоны энэ сүнслэг тулалдаан, энэ сүнслэг оршуу танаач болгоны таны бурхантай харилцах цаг, бурханыг магтах цаг, бурханыг хүндэх цаг хамгийн чухал. Израильчууд ятгсан. Израильчууд итгэлээрээ бид нар танан газар явж байхдаа Яадан голын ирэг дээрс тэр үед үйл болсон. Тахилсаар гэрээний амдраа үлдсэн. Яг тэр үйл болсон үед тэд нар итгэлээрээс босоо. Итгэлээрээ хөлөө усны захад дүрмэгц гэж байна. Яшгүй байна. Усны захад дүрмгүт яг дүрмэгц Яадан гол болсон. Тэгвэл Яадан амдраа итгэлээс үүс цааш бид нар итгэж байна. Тэр итгэлээс чинь үүс гарах. Үүс бол та итгэж байгаа бүхэн байдаг. Есүс бол Месая. Хүн болгонд гэж итгэв. Гэхдээ та итгэлийн чинь тэрний хинжүүр хэзээ өснөйгөл та итгэлээ үүс бодол ахна. Тэнгүүд тэнд эзэн ажиллах. Эзэн та итгэж байгаа бүхэн байгаа. Бурхан аврам бурхан туслан гэж байгаа үнэн. Гэхдээ таны итгэл чинь үйлс олохтой. Үйлсүүгээр Библийг хэлсэн шүү дээ. Бурхан таалагдахгүй гэж хэлсэн. Тэр та үйлс итгэлээ үйлс. Раштай Иесус. Тэг залбирлаач гэсэн залбир. Раштай Иесус эснийг магтаж байгаа. Тэр израильчууд тэр гэрээний авдрыг мөр тэр утгаалт нь бүрээж махны дууч арын хамгаалагч нь хэлсэн. Тэр таны шуулгын магтаал Бурхны сүнслэг оршууд юм шүү дээ. Бурхны сүнслэг оршууд хизээ бууж ирдэг бол тэнд байгаа магтаалын өдөр төрчид яг нэг сүнс дотор нэг итгэл дотор Бурхныг магтаж Бурхан руу харж хахад эсний оршуу гэж ирдэг. Бидний олонхын итгэлийн хэмжээ нь пастор маань мундаг номлох юм бол тэнд эсний оршуу байна гэдэг. Заримдаа тэмч ихэвч болдог энэ бол өөрөөсөө ойлгож байна. Харин эсний сүнслэг оршуу яг хинцээ танай чуулган дээр чиний итгэлийн амьдрал дээр бууж ирдэг үл яг Бурхныг магтаж байгаа. Амен. Итгэлийн хэмжээ би 5 зүйл дээр өснө гэж хэлсэн. Эхнийх нь залбир, дараагийнх нь магтаал. Харин гуравдах нь Бурхны үг. Одоо нөгөө Хизкияч Исаид очиж байгаа. Хей Исаид чи залбираад өгч. Бид Бурхны магтъя. Харин гуравдах Бурхны үг байна гэсэн. Үг байна. Өчигдөр өнөөдөр яг миний сүнсэнд ирээд байгаа үг бол Исая Биш Малах 2:15 сүнсэндээ анхаарал тавьсан. Би эсний үнчилүү гэж тантай би итгэж байна. Миний итгэл тэр 7 үйл юм дээр байдаг. Миний итгэл хизээ тэр 7 үйл хизээ бодит хэрэгжил болдог байгуул яг энэ 5 зүйлийг хийсэн. Өчигдөр өглөө ариас цагийн зөрөнд байгаа. Өчигдөр өглөө дөрөвгөөс ирсэн. Тэр Малах намайг хэлсэн чинь сүнсэндээ анхаарал тавь. Түгэл зөв миний дотор ингээд ороод сүнсэндээ анхаарал тавь. Сүнсэндээ тэгвэл бидний яаж анхаарал тавих вэ? Есүс ингэж хэлсэн ичл номдэр би хаалганы чинь татан тал хаалгаж тогшиж байна. Хэрвээ чи надад миний дууг сонсоод миний дууг таниад хаалгаа нээж өгөх юм бол би чамтай хамт нэг ширээн дээр хоолно гэж хэлсэн. Чи хизээ сүнсээр замдаж хизээ сүнсээр өсөж байгаа бол
Чи сайн залбирдаг байж болно. Чи сайн магтдаг хүн байж болно. Харин чи сүнсээ хооллохгүй. Чи сүнсэндээ өөрийнхөө хөг аягүй эсдэр хөглөхгүй уушлаарай. Таны сүнс хоос. Тэр та Бурхны үгийг өдөр болгон тэр хийж байгаа Бурхны үгийг тахиж үл. Тэгээд бид нар ийм ойлголттой тантай бид бас заримдаа Монгол наран пастор, Батбол пастор, Монгол чуулганы нутгийн чуулганы пасторууд маань шинэ оныхоо 1, 2, 3 бид нар нэгдүгээр чуулган дээр сэргэлтийн шинэ оныхоо одоо тийм эзэн дөрвөх тэр жилийн эзэн дөрвөх тийм үгшиг чуулаа. Тэгээд тэр иж хүмүүсийн ихэнх англиан Бурхан надад ямар үг өгч байгааг мэдгээд түр энэ 17 яг чиний сүнсэн итгэлийн чинь төвшин өсөхийн тулд Бурхан яг ямар үг гэсэн. Танд Бурханаас хувьцлан авсан. Өнөөдөр бид нар нэг юм өөрөөр конференц хийж байгаа. Чи өөрийн Бурхан эзнийг чи өөрийнхөө Бурхан эзнийг гэж. Чичгэн юм уу, доржог юм уу, батаг юм уу, хаваг юм уу, ариг юм уу, нараг юм уу, баталтын Бурхан биш. Чи өөрийнхөө Бурхан эзнийг гэж. Өөрийн Бурхан эзэн бүх зүйл сэтгэлээр. Хүний Бурхан биш. Чиний ээж Есүс гэдэг учраас чи гэсэн биш. Чиний аав Есүс гэдэг учраас үгүй. Чи аавгаа Бурхан битгий. Чи ээжигээ Бурхан битгий. Итгэж өсөхгүй гэнэ. Харин чи өөрийнхөө Бурхан эзэн гэдэг юм бол чи итгэсэн. Чи өөрийнхөө чи Бурханыг чи Христийг миний аврагч эзэн гэж итгэвэл чи итгэсэн. Бүх хүмүүс тийм биш. Гэхдээ Монголд маань нутгийн чуулганы пасторууд гэдэг ингээ хоншлоо явж байхад жоохон залуучууд маань ээж ааваа бүтэнсээр бодож цуглаан дээр болсон. Ээж нэг тийм имэн өгнө байдаг шүү дээ. Танданд хөрх янтын хүр дэргүүлээ хэдэн хүүхдүүдийнхээ боён заяа тэр хүрдэнд юм уу нэг модон даатаа. Энийг би заримдаа цаашлуулахдаа гандан итгэл. Гандан итгэл гэхээр яг өөрөө эзний өдөр эзний цуглаанд бирдэггүй. Ээжигээ ааваа миний шалгалтын төлөө залбираа, миний тэмийн төлөө залбираа, ээжийг тэгээд өөрөө ааваа тэгээд өгөөд. Тэр залуугийн өөрийн Бурхан эзэн хаана. Таны чиний миний хүүхдүүд нэг өдөр тийм итгэл рүү орцож игүүл яана. Аамаа итгэжсэн тэр Есүс Христос. Өвөө маань итгэжсэн. Хожим хэрэг тэгж хэлэх юм бол таны итгэлийн хэмжээ, миний итгэлийн хэмжээ хожим үр дүнээр харуулж штеп. Энэ дүү өөрөөс үсэх хэрэг хаалга Бурхны үг яг танд байна. Яг та Бурхны үгийг хурцлан авч байна. Энд ч одоо хэдэн зуухан жилийн өмнө Ромын пап дамтангууд энэ Библийг уншдаг байсан. Ардам уншихгүй. Энэ дотор хүн зөвхөн тэр Есүс Христэд итгэсэн итгэлээрээ дамжуулж аврагддаг гэдэг энэ цорын зүндийг муужсэн. Энэ Христэд итгэл бол зүгээр улсын шашин гэсэн ойлголт болсон. Харин хүн болгон Библийг авч үзэж гэсэн. Хүн болгон тэр өөрийн Бурхан эзнээ хааж өөрийн Бурхан эзнэтэйгээ уулзаж гэсэн. Би ирээд миний сүнсний хоолойж байгаа. Тэгээд би гой хоолойчаад эсвэл эдгээр маань ингэ гэсэн биш. Яг энэ өглөө өчигдөр хоёр надад өөрийн гэдэг үг орж ирдэг. Өөрийн Бурхан эзэн. Харин бол би Бурхан эзэн. Харин Бурхан эзэн. Хинбэ. Би юу гэж би мэдэж. Би хаашаач. Хин нэгэн хүний итгэсэн итгэлийн гэрчлэл танд гоё хэдгээр хүн итгэв. Бурхан тэр хүнтэй хуучлан хийсэн гэрчлэл гайхамшиг шиг болохоос таны амьдрал биш. Харин таны амьдрал тэр та Бурханы хэр экспириенс хийж байгаа. Бурханы хэр таньж мэдж байгаа. Та бүхэн юм билээ. Тэгэлээ Бурханы хэр магтж байна.
хэдүүлээ хэрэг эзний үхтэй ойрхон Бурхны үхтэй хэдүүлээ ойрхон гэж чадахгүй бидний амьдрал тэр салхиг шуургуул уучлаарай байна. Яа Бурхны үгнээс зурж ирсэн. Яа Бурхтай сорилж ирсэн. Яа би итгэлийн хэмжээг Бурхантай шалгаж хэлсэн. Үх хүүхдүүд нь байх болсон. Зарц эдгээр бүх юм байх. Эхнэр нь гэсэн. Би энэ гасан тэр яраа найдаж яхад нь эхнэр нас ус. Чи өөрийн Бурхан эзнээ яагаад хэлээ? Хараад өгөх гэж хэлсэн. Тэр яа эзнээс тэр зовлон дотроо эзнээс зурж ирсэн агуу байсан. Бид нар Бурханаас сайн сайхан юмыг авдаг мөртлөө зовлон бишээгч гэсэн авахгүй гэж үгчсэн. Энийг шалгахад бид нар сайн сайхан зүйлийг өгдөг, бид нар зовлон гэсэн үг гэсэн. Таны итгэлийн хэмжээ шалгах үедээ гой сайхан нэг л гойгийн фаны гой юм болвол Бурхан намайг өрөөгөө гэж бодох нэг тацаа болж нүгэлт өрөөсгөө. Бурхан чи таны итгэлийн хэмжээг шалгахын тулд тань сорилтыг өгнө. Тань зовлонгүй, тань бэрхшээлийг өгнө. Яавн тэр харилт. Үнэхээр аваа. Яавн итгэлийн түүх байсан. Паулийн итгэлийн түүх нь хэрвээ би амьдрал эсний төлөө амьдрал. Хэрвээ би үхвэл эсний төлөө үхэн. Үхэгч бай амьдралч бай эсний гэсэн. Энэ нь итгэлийн түүх. Энэ өөрөө Бурханыг экстрим хийцэн. Харин та итгэлийн амьдралдаа хэр Бурханыг таньж мэдэж байгаа. Энэ итгэлийн сорилтын энэ саагийн бидний сорин энэ рашгийн сүнсээр харин Исаиас Бурханы амьд үг. Та ч үгүй амьд үг гэж хэлдэг. Амьд үг. Логос гэдэг нь ерөнхий үг шүү дээ. Рема гэдэг нь амьд үг. Та өөрийнхөө сүнсийг хаалхын тулд бүтэн өдөр биеийг уншиж чадахгүй. 1 2 3 4 5 өдөр уншиж сүнсээ авах. Харин Бурхан тэр өдрийн чинь сүнсийг хүчтэй болгохын тулд эцэг ямар хоол өгчөнийг гэж хэлэх хэрэгтэй. Тэр өдрийнхөө хамгийн гол сүнсний хоолыг авах хэрэгтэй. Олон хүмүүс итгэлийн хизээ хэмжигдээд байдаг бол эзний Бурханыг зүгээрдэг бүтэнсээ өдөр нэг дөрвөлжин байшин дотор байж байгаа гэж ойлгоод ганцхан бүтэнсээ өдөр бирж пасторынхаа номлол, чуулганыхаа магтаал, чуулган дээр идэг хүмүүс. Бид тэгж боддог зарим ийм хүмүүст итгэлийн хэмжээг эзэн маш их шалгадаг. Ийм хүмүүс заримдаа мэдрэмжгүй болсон. Харин тэгвэл та өдөр болгон өөрийнхөө сүнсийг хаал. Би зөв одоо бүхэнсний ус сүмдээ пасторлаад 2 жил болж байна. Өмнө олон газар олон сүмүүдэд пастор үйлчлэгдсэн. Нэг юм би ойлгож хэлсэн. Эзэн минь ээ, миний итгэлийн өсгөж хөр. Би зүгээр заалт үргэлжсэн. Тэр сүмийнхэд энэ хоосон саналууд дээр хүн дүүрсэн тийм сүмийг би байгуулмаар байна. Над нэг юм зураг явуулсан. Ихэнх сүмүүд Есүсийн тэр Бурханы сүнслэг оршгүй Есүсийг welcome гэж өөрийнхгүйгээр хаалгаа Есүсийг тэр гадналтаа зогсоож хаад дотроо инфант нэг л гоё пастор гацлаа хөлсөө гацлаа номж байгаа юм шиг магтаад ирэх хөлсөө гацлаа номж байгаа юм шиг тэр нэг л гоё нөхөрлөл нэг л гоё юм шиг харин таны тэр үйлчлэлээр таны тэр зугаанд Есүс байхгүй уучлаарай. Би зөвхөн шашны үйл ажиллагаа хийж байгаас тэр Есүс байхгүй чиний дотор бидний итгэлийн амьдрал тэр Есүсийн долоо үг байхгүй бол хэдүүлээ зүгээр тэр буддаа тэр лал тэр гимнастик тэр шашингуудаас хэдүүлээ юусоо ялгагдах юм байна. Зүгээр мэдлэгээ хоолох гэж ирж байгаа. Мэдлэгээ хоолох. Бид эзэн бүтэнсээ өдөр хэдүүлээ ирдэг сүнсээ хоолох гэж итгэлийн өсгөх гэж тэгэлж. Таны 6 өдөр ертөнцийн эзэн Бурхан хэрхэн инээс талархах гэж ирж байгаа. 6 өдөр Бурхан таны яаж ирсэн? 6 өдөр өөрийнхөө байж байгаа сүн ирэх бол та нэг өдрийн дотор сүнсээ авах чадахгүй.
байсан чи хүмүүс пастор 2 дахь өдөр би цуглаа хийгээч, 4 дахь өдөр би цуглаа хийгээч. Тэгээ бүтэнсэн өдөр амины мөрс. Хэрвээ миний хийж байгаа бидний хийж байгаа үйлчлэл дотор Есүс байхгүй бол тэгээд тэр нэг шашны байна. Тэр шашны зүгээр л тийм мохор сүсгийн юм гэж байна гэсэн. Тэр чинь итгэлийг ханддаг. Энэ үйлчлэлээр та бид Есүсийг оруулахгүй. Христийн тэр оршихуйг оруулахгүй бол та бидний итгэл өсөхгүй. Дөрөвдүгээр өөрөөр таны итгэлийн суурь дээр 7 үг гэж хэлсэн. Харин итгэлийн 7 суурь чинь амьдруулдаг амьд болгоны 5 зүйл гэж хэлсэн. Итгэлээр бурхан таалахгүй гэж хэлсэн. Эзлаач итгэлээр ахрахгүй явдаг бол багцсан шүү дээ. Хуваагийн бурхан өөрөө гэж байна. Таны итгэдэг бол миний итгэдэг энэ Хизкиягийн итгэдэг бурхан энэ бурхан Өдөр пастор хэлэхдээ тэрс үйлсэлтэй зүгээр л нэг чихтэй мөртлөө сонсох уу. Нүдтэй мөртлөө хардаг. Үгүй. Тэгэхээр тийм бурхан итгэхгүй шүү дээ. Бидний бурхан бол тэнгэр ба газрыг бүтээсэн. Тэр бүтээл дотроос хамгийн эрхэм нандин бүтээл нь та бид. Яг л бидний сүнсийг олоход бидний сэтгэл зүрхийг амьд байлгахын тулд дөрөвс бүтээсэн бурхан талархдаг гэж байна. Харин бид нэг юм хийх ёстой. Бүтээсэн. Бурхан өнгөрсөн 7 хоног, 9 сарын өнгөрсөн 7 хоног таны амьдралыг хэн ивэж юуснд та талархах ёстой шүү дээ. Итгэлийн хинжээ та хамгийн өгдөг. Би энэ асуултыг асууж байна. Та хамгийн өгдөг. Та хамгийн талархын өглөө чуулганч өгсөн тэр асын харааныхаа тэр нэгэн прожект тэр нэгэн төсвийн төлөө тамаас амралтаа бурхан өгдөг. Таны итгэлийн хэмжээ өглөө бас шалтгаан. Дахин 11 өглөө. Тэр нэг 2 хүн бурханы сүнсийг хөтлөсөн шүү дээ. 500 мянган доллар, магадгүй 100 мянган доллар. Газраа бай одоо өөрийнх амьдчихсэн бүх юмыг зарчаад ирлээрч хэлсэн. Тэгсэн чинь экснэр өгчсэн бурханы сүнсэнд чи хотод ирлээрч хэлсэн. Тэр үг намайг эзнээс эмээх юм уу? Эзэн би намайг юусэн юуных нь дээж олгож тэр 10 малах номдоо би цааш авмаар. Бурхан чиний өргөж байгаа өргөлийн хэмжээг харахгүй. Бурхан чиний өргөж байгаа сэтгэлийн хандлагыг үнэн байна. Яг шударга тэрийг хааш. Бурхан тэр 100 мянган доллар, тэр 500 мянган доллар, тэр 500 мянган төгрөг. Харин бурхан таны итгэлийг шалгахын тулд хэлсэн тест хийх тулд 11-ийг тавьж өгсөн. Бурхан баян. Хагаад энэ бурхан бол баян бурхан. Надад мөнгө бүх юм даа гэсэн. Бүгд яг тэр яагаад юм. Таны итгэл амьд байна уу үгүй юу? Итгэлийн хэмжээ хаана? Бэнийгээс асуусан. Чи бурхан хэр зэрэг итгэдэг вэ гэсэн чи итгэлээ хурж хийж ирсэн. За би ч нэг сайн хүн биш дөө. За би бурхан 70% итгэж яана гэсэн. Би Есүс 70% итгэж байсан. Харин энэ дотроос нэг ятгалын үг гарч ирсэн. Итгэлээ хурд битгий шилжүүл. Итгэл бол та гэсэн л итгэсэн. Итгэл бол 100% багстай. Итгэл бол зүгээр л 10% би чи цуглаанд яваад чи явж миний итгэл бид хүн шилжүүлэх юм бол 10% та битгий гэж байна. Та Есүст итгэсэн бол тэр 7 үйл өгөнд итгэсэн л бол та 100% итгэсэн шүү дээ. Бурхан танаас миний шалгаж байгаа чиний итгэлийн хэмжүүрийг шалгаж байгаа 11 өргөлийг чи хэр өгч байна. Би Есүс пастор жаа. Миний дор бас дөрөв ажилтдаг.
Би бусдыг тэгснээс шаардлагагүй. Яг өөрийнхөө доор хүмүүсээс шаарддаг. Чи 11 өрөхгүй бол чи өргөлөө өрөхгүй бол цалингаа авахгүй шүү гэж. Охин шодог гэсэн. Бид нөгөө гурвыг сайн хийчихээ. За залбирт бид залбирт. Бид Бурхныг магтгаа. Чи стилээс магтнаа. Бурхны үгийг уншнаа. Яг өргөл 11 гэхээр бид асуултыг нэгтгэв. Бурхан танаас асууж байгаа. Миний итгэлийн өсгөж өгөөч гэсэн тэр даалгаврын залбирал яг таны амьдралд, миний амьдралд яг энэ хэрэгтэй. Хамгийн сүүлийн 5 дахь нь хэрэгжлээ. Уйсан. Бид Есүс итгэсэн гэж яваад штэ хэлүүлээ. Есүс Христийн тэр хийсэн гайхамшигт 7 зүйлийг бид хараад итгэв. Харин энэ 7-ыг хэн гэрчилж байгааг хэлүүлээ. Есүс бол Бурхны хүү гэж бусдад хэлүүлэх хэн зэрэг ярьж байгаа. Бид яг нэг гэрчил байгаа. Та Есүстэй дүүдээ ахтай ихтэй нэг дүү манаас асуусан. Ахмадаа Есүстэй 20 гаруй жил болчихлоо. Ашиг нь хаана байсан? Есүстэй дүү хүмүүс бидний итгэлийн амьдралаас юм харахтаа ашиг энэ хүн ашиг хат Есүстэй гэсэн гэж боддог. Есүс итгэсний чинь гол утга нь гол зорилго нь хэлбэлээ хаана. Бид ороод 6 хүртэл ганц юм хэлдэг. Тэр маань жижигхэн бизнес хийдэг. Есүс итгэсэн чинь ашиг нь юу юм бэ тэгвэл надаас асууад. Бид бүгд нэг юм хэлдэг. Миний Есүс итгэсэн итгэл баян болох гэж сонсороо. Баян болох гэж би Есүс итгэв. Баян болох гэж Есүс итгэв. Таны найз чинь лаглаг жиг унсан лаглаг хүмүүс явдаг шүү дээ. Миний ах гэсэн чинь 2 кг хаад бэлгэнэ. 2 зэрэг. Түр яг ийм асуулт асууж байгаа. Таны итгэлийн ингэ шалгасан. Яг тэр явын ихнээс шиг асууж байгаа асуултууд яг итгэлийн чинь өстө баатсан тийм ийм шахсан. Ийм асуултууд юу таад юм чамлах вэ? Таны итгэлийн гэрчлэл байна. Тийм эхнээс тэр бид нар сайн мэдээ авч 25 жил болж байна. Хөргийн гэдэг анхны нутгийн паспорт чинь нэг л атман байсан, нэг л хулгайн байсан, нэг л хүн даруйсан ярьдаг бид нар. Тэр бидний библийн боловсрол тэр ийм магистр яндрын цол сургууль яваад нэг л хүн даруйдын годомжнаас нь эзэн татаад аваад ирсэн. Тэр хүмүүс гэрчил яхаа. Бид нар тийм тохиолж Солонгос хэлбэр пастор жил 3-4 5-6 удаа нэг сүндэр тэсний нөгөө нутгийн пастор атман байсан юм бооц. Ари пастор хамраа мөрөөлөх болсон юм байгаас тэгээд юу гэж амларсан боо. Тэгээд юу гэж тэрний чинь дараа энэ нэг юм ярих хэрэгтэй шүү дээ. Гэрчлэлтэй. Энийг хэлэх хэрэгтэй болж. Хүүхдүүд хожим сайн гэдэг хүн дэсэн чинь манай дунд байж байгаа. Тэгээ хулгай хийж явахдаа нэг 4 залуу сайн мэдээ сонсоо. Тэгээ Есүс итгэсэн гэсэн. Манай хүн дараасаа тэгээд Бурхан итгэсэн юм шиг байна. Тэр хүн дарын амьдралыг дээр сайн мэдээ биш. Сайн мэдээ бол Есүс Христ өөрөө амен. Тэр таны итгэлийн амьдрал энэ 5 үг байхгүй залбирал магтаал Бурханы амьд ямаг өргөл ба 11 гэрчлэл. Энэ таваас зурхгүй бол байхгүй. Хизкия Исая чөөрөөс би Бурханаас үг авлаа. Бурхан өөрөө танараа сайн миний цаснаас цааш өргөжлөл 2-3 бүлэг уншаа. Бурхан надад өгөө гэсэн. Бурхан ажлаа хийх болно. Бурхан өөрийнх нь ард түмнийг баруун зүйж
доош нь хийсэн хувь тавилангийн бүр тэгж муугаар ярьсан. Тэр хүмүүсийг бурхан устгах гэж хэлсэн. Рэмогас. Тэр хамидугас. Нэг шөнийн дотор тэнгэрлэгч нар гарч ирээд сонсороо. Нөгөө Равшигийн 185,000 зэргийг нэг шөнийн дотор тахвалсан. Харин тэнд бурхан үгэлмэлс. Бурхан амьд эзэн бурхан заавал. Хисэкийн тэр амьд итгэлийн тунхаг юус мөг эзэн заавал авах. Эзэн бурхан туслана. Эзэн аврана гэсэн энэ гурван үгэн дээр биш. Давид Дуулал 18. Миний хүч болох эзэн би тань хайртай гэсэн. Та бол миний хордог газар, та бол миний бамбай авралын юм. Энэ Дуулал 18-ыг бичгтээ Давид Адулмын агуу дотор ганцаархан байна. Саул үнийг ахах Давидын арасгүйгээд байна. Түүнд найдвар юу ч байхгүй. Түүнд хотор сэлэм юу ч байхгүй. Тэр хэрэг сэлэм байсан бол тэр сэлэмдээ найдварс харин юу ч байхгүй. Дараа Янатан түүнээс Янатан өөрийнхөө хотос сэлэм бүх зүйлээ Давидд өгдөг. Давид зүгээр л өөрийнхөө Адулмын агуулсан. Ганцаархан. Зовсон, өрөнд орсон сэтгэлээр болсон 420 нэгдүгээр Самуэлийн 22 дугаар ярьж 420 хүн Давидд ирдэг. Хожим тэд Давидын хүчит ирчүүд тааж дуулж ирсэн. Үрия тэр 420 хүн дотор тэр гурван төрлийн категори зовсон, өрөнд орсон сэтгэлээр болсон. Саулын төлөв, Саулын цэргийн цэрэг байсаар дамжуулсан ямар ч юм олж толгоо. Харин жинхэнэ үнэн, жинхэнэ итгэл бол хэн өнөөгөл, жинхэнэ тослогоо хэн өнөөгөл Давидд байгаа юм байна гэдэг 420 хүн Давид ирсэн. Давид тэдний өдөртөж болгож Дуулал номыг та сүнсэндээ хоолж унших юм бол ари бас тахын хоёрын практик юм бурхан үгэнд сүнсний хоолыг авдаг зүйл. Өнөөдөр 3 сар хэдэн 31. За 31. За чинь маргас нэг болж байгаа юм тийм. Тэгвэл би дуулалыг ингэж уншдаг. Сүнсээ хооллохтаа. Дуулал 1. Нэг дээр би 30. Дуулал хэдэн бүлэгтэй байлаа 100 31, 61, 91, 121. Хоёр өдрийн дуулал, хоёр дуулал, тэг дуулал 32, 62, 92, 120. Ингээд сарын дотор би сүнсээ бурхан үгээр ингэж хот. Та нэг ч ярьж байгаа. Сугаад гэсэн нэг бүлэг. Сугаад төсөөр 31 хэдэн бүлэгтэй байлаа? 31. Сугаад төсийг бас яг ингэж биш. Тэгэхээр өдөрт би 6 бүлэг. Би сүнсээ хоолох юм. Тэгвэл таны итгэлийн төвшин энэ тавын нэг хаана. Та энэ тавын нэрийг нь мундаг хийж магадгүй. Эсвэл хоёрыг нь лаг хийж магадгүй. Гурвыг нь лаг хийж магадгүй. Зарим хүмүүс 11-ээр үнэхээр сайн өгдөг. Тэр хүмүүсийг буруутгах болох. Зарим хүмүүс зүгээр л пастрийнхаа бүтэнсээ өдрийн үгээр нь хоолоо тэр дотоод хүмээр хоолж өгдөг. Та зүгээр л пастрын хоол хийж. Харин өөрийнхөө чи өөрийн бурхан эзнийхээ